Улсын хурлын гишүүн улсын хурлын Пакистаны Үсэндээ гарчсан намын шин Улсын хурлын гарчсан намын хамгийн дараа цогцлол Монголын 2 дахь том улс төрийн хүчнийг тэргүүлэх боллоо. Бидний хувьд энэ он солигдож байгаа цаг мөчид улс төр нийгмийн амьдралын хамгийн гол дүрүүдийг нэг тайснаа цуглуулж өөрсдийнх нь үгээр энэ он туулж өнгөрүүлсэн үйл явдлууд гол мөчүүдийг эргэцүүлэх төр боломжийг олгоё гэж зорьсон. Хамгийн эхлээд би танаас Ардчилсан намын даргын сунгааны талаар асуухыг хүсэж байна. Яагаад гэвэл Ардчилсан нам бол Монголын хамгийн том намуудын нэг. За энэ нам өөрөө удирдлагын бага сонгож, сонгуулаа хийж, бас жишг болох үс сунгааг зохион байгуулж ажилласан нь бол яг харахгүй энэ оны онцлог үйл явдал байлаа. Таны хувьд Ардчилсан намын даргын сунгаанд оролцохдоо Шинэ Монголоо цуг бүтээе гэсэн урайтай оролцсон. За тэгээд нэг зүйл нэлээд анхаарал татсан Ардчилсан намыг дараагийн сонгуульд ялуулах стратегийг боловсруулж энэ сунгаанд өрсөлдөж байна гэдгээ бас илэрхийлж ирсэн. Танаас одоо асуух асуулт маань Шинэ Монгол гэж тэр концепц таны хувьд яг юуг илэрхийлж байна вэ? За он солигдож байгаа энэ цаг мөчид та эргээд харахад хэр тодрун болж ирж байна вэ? Энэ талаар хоёулаа яриа. За Тэнгэр телевизийг үзэн суугаа бид монголчуудаа утгагүй гарах шинэ оны мэндийг хүргэе. Ер нь бид нар чинь бүгдээрээ бас хэдийгээр цаг хугацаа урсдгаараа урсж байгаа ч гэсэн бас нэг ийм цаг хугацааны эхлэл төгсгөлийг бид нар бас нэг ач холбогдол өгж танаа энэ одоогийн нэвтрүүлгийн нэрч үндэсний эргэцүүлэх өдөр гэсэн нэртэй бид нар бас ингэж цаг хугацааны нэг зааган дээр эргэцүүлж өчигдрөө дүгнээд маргаашаа бас бодон тунгаадаг юм учиртай тийм ээ. Ардчилсан нам 25 он гэдэг чинь үндсэндээ ингээд 35 дахь жилийнхээ түүхэн дээр болж байгаа Ардчилсан намын бас нэг удирдлагын сонгуул бас онцлог болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр сая бол Ардчилсан намын 9 дэх дарга сонгогдох сонгуул байсан. Зөвхөн энэ ээлжид нэг тоо гэхээс урд дээр энэ 35 жил гэдэг бас үндэснээр дахиад дээрэс нь Ардчилсан намын хувьд өөрөө нэг тийм эргэцүүлэх цаг хугацаа юм болов уу гэж бид бүгдээрээ бас Ардчилсан нам дотооддоо бас удирдах байгууллагуудынхаа түвшинд тэгж үзсэн болов уу гэж бодож байна. Энэ бол нэг ээлжид нэг дарга гэхээс 35 жил Ардчилсан нам бас Ардчилсан намаар оглоод Ардчилсан нам бас өөрөө тэрийгээр бас оглож явдаг энэ Ардчилсан тогтолцоо маань юу болвоо, юу болж байна вэ? Одоо бид нар яах ёстой вэ? Ямар дүгнэлт хийх ёстой вэ гэдэг. Тэгээд өмнөх улс төрийн сонгуульд олон зүйлүүд дээр бид нар бас юм эргэцүүлэх ёстой цаг хугацаа нэгдүгээрт байсан болов уу гэж тухайн үеийн дүгнэхэд би энэ хоёр үгээр энийг илэрхийлэх ёстой байх гэж бодож байна. Энэ Ардчилсан намын даргын ээлжид сонгуульд дотоод асуудал бол нэг тийм илүү тийм нээлттэй, илүү цэгцтэй гэдэг хоёр үгний бас юм огтлцолдоор болсон болов. Тухайн үедээ бол бас олон нийт бас их эргэр хүлээж явж байсан. Илүү бүх зүйлийг илүү Ардчилсан нам бол илүү тийм нээлттэй байдлыг эрхэмлдэг, илүү нээлттэйгээр явсан тэр мэтгэлцээ, дотоод сунгаа, тэр тусмаа тэр санал тоолж байгаа, цаасаар тоолж байгаа үйл явцааг хүртэл яг ил тодор ингээд Урд өмнө харагдаагүй соёл. За ингээд нээлттэй. Нээлттэй мөртлөө илүү тийм урд өмнөхөөс илүү цэгцтэйгээр энэ дотор ямар нэгэн маргаан мэтгэлцээ, санал хураалт, дараан гомдол санал. Ягаад гэвэл нээлттэй цэгцтэй явчихаар асуудал хүмүүс ингэж бие биенээ хүлээн зөвшөөрдөг, итгэдэг юм гэдгийг лавл Ардчилсан намынхан дотооддоо илүү харсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ концепц магадгүй саяны хоёр дээр нээлттэй байх, цэгцтэй байх гэдэг энэ хоёр хамтдаа байх гэдэг өөрөө Ардчилсан намын дараагийн шинжиллийн баг тулгуур үзэл санаа болов уу гэж би харж байгаа. Одоо энэ он гараад хийгдэх олон ажлуудыг бид нэр илүү нээлттэй болгоё, илүү дотоод ардчилттай болгоё. Дотооддоо тэгтээ 4-4% илүү цэгцтэй болгоч. Энэ хоёр хоёулаа яг хамт ингэж бие биенээ дэмжиж орсон тохиолдолд тэр зөв намж гэлтгүү тэр систем илүү гадаад орчинтойгоо харьцаж мэдээлэл зөв энергийн солилцоонд орж энэ бүхэн илүү цэгцтэй илүү үр дүнтэй байх нь дамжиггүй гэж одоо миний хувьд бүр илүү бат нот итгэж байгаа гэдгийг бас хэлье. За дахиад тэр асуултанд гарч байгаа тэр Шинэ Монгол гэдэг үг. Дахиад энэ 35 жилийн хугацаанд бид нэр ямар дүгнэлт Монгол улс өссөн, дэвжсэн олон зүйлүүд дээр бид нарт бас чамлахааргүй амжилтанд өнгөрсөн 35 жилийн хугацаанд хүрсэн. Нөгөө талаасаа бид нар илүү их амжилтанд хүрэх байсан уу гэдэг асуулт тавигдвал бараг бүгдээрээ тийм ээ гэж хариулна. Тийм ээ гэж хариулна. Би зүгээр энийн дээр ганц л тоо та бүхэнд хэлье. 1990 оноос нааш одоо тоо харьцуулах юм бол бидний урд байгаа хөрш
бүгд найрамдах Хятад ард улс эдийн засаг нь тэр үед нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Хятад ард улсын хувьд $300 байж өнөөдөр 15,000 орчим болчихсон. Буюу 50 дахин өсчихсөн. Манайх $1,200 орчим байсан бол одоо 6,000 гэхээр 5 дахин өссөн. Тэгэхээр эндээс л энэ үр дүн харагдах гэдэг юм л. Бид нэр 5 дахин өссөн өсөлт бас чамлахааргүй гэж бодно. Гэтэл яг нээлттэй эдийн засгийн замыг урд хөршчин нээлттэй эдийн засгийн финанс хойш нээлттэй эдийн засгийн зарчмыг бариад явсан орн яагаад 50 дахин өссөн баг. Гэхээр чамлахаар. Тэгэхээр энэ өөрөө ингээд бидний хувьд нэлээд тийм дүгнэлт хийх ёстой, эргэцүүлэх ёстой тоо баримтгаж. Дахиад энэ дээр бис яагаад ингэж хэлж гин үхээр улс төрийн тогтолцооны хувьд, нийгмийн тогтолцооны хувьд тийм хаалттай коммунист засаглалтай орноос бид нар яагаад удаа өсөж байгаа гэдэг төрөлд бид нар одоо томоохон суур хариулт өгөх ёстой. Энийндээ бид нар энэ тогтолцооныхоо давуу талыг харуулж тэгээд эдийн засгаа хөгжүүлэх нь, арчилсан тогтолцоогоо бэхжүүлэх нь бид дараагийн он жилүүдийн гол томоохон сорилт байх болов. Энэ өөрөө бидний хувьд шин Монгол үзэл санааны би гол цөм байх болов гэж бодож байна. Маш дэлгэрэнгүй хариулт өгсөнд баярлалаа. Арчилсан нам бол өөрөө яг энэ арчлал гэдэг одоо монголчуудын хамгийн том үнэт зүйлсүүдийн нэгийг бас өөд нь өргөж бас үүнийг ингэж түүчэлж явж байгаа том институцийн хувьд би дараагийн асуултыг таны өөрийн дурдсан бас яг 35 жил 90-ад оноос хойших зэрэг тоонуудтай холбож асуухыг хүсэж байна. Саяхан яг энэ сард арчилсан одоо намуудын нэгдсэний бас 25 жилийн ой боллоо. Тэгш ой боллоо. За дэлхийд даяар арчлалын индексүүд буурч, арчлалын тухай үзэл санаа, арчлалын үнэт зүйлсүүд, үн цэнийн тухай ойлголтууд дахиж тодорхойлогдож байгаа бас ийм цаг үед бид өнөөдөр амьдарч байна гэж харагдаж байна. Маш олон нөхцөл байдлууд, маш олон геополитикийн нөхцөл байдлууд, олон улсын сонгуулийн үр дүн зэргийг харах юм бол бид нар арчлал гэдэг зүйлийг бас яаж ойлгох ёстой юм бэ? Ер нь цаашаага яаж авч явах ёстой юм бэ гэдэг дээр бас олон санаанууд таны дотор эргэлдэж байгаа байх гэж бодож байна. Би Монголын арчлал өнгөрсөн 35 жилийн хугацаанд ямар төвшөнд байна вэ гэдгийг одоогийн 2025 оны өндөрлгөөс хараад таныг бас дүгнээсэй гэж хүсэж байна. Яг гэвэл та арчилсан намыг тэргүүлж байгаа хүний хувьд Монголын арчлалын талаар, тэр арчлалын үнэт зүйлсүүдийн талаар юун дээр хоцсон, юун дээр алдсан, юуг бид нар илүү сайн хийж ойлгосон талаар дэлгэрэнгүй дахиад яриач гэж хүсэж байна. Бас л би төсөглөөс нь эхлэе. Би ер нь өнөөдөр энэ манай Монгол улсын нийгмийн эдийн засагт ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засаг яг ямар байна вэ гэдэгт би бараг шууд өөрийнхөө дүгнэлтийг хэлээд эхлэе. Би өнөөдөр манай Монгол улсыг хагас ардчилалтай, хагас зах зээлийн эдийн засагтай орн гэж боддог. Шууд дүгнэлт бол бид нэр Монголыг дэлхийн нийтээр ардчлалын Аз төв Аз дахь арчлалын баян бүрдийн тэргээд гой нэр томьёо биднэрт өгдөг. Гэхдээ бид нар хагас ардчилсан орн юм байна. Маш сонирхолтой санаж. Яг л та өөрөө бизнесийн салбараас орж ирсэн юм шүү дээ. Хагас ардчилсан тогтолцоотой. Дахиад дээрэс нь зах зээлийн эдийн засагт бид нар шилжсэн үндсэн хуулиараа номлосон олон зүйл ирдэг шүү дээ. Бид нар эдийн засгийн тогтолцоогоо харахад бид нар бас зах зээлийн эдийн засаг шилжсэн орн биш. Төрийн оролцоо, төсвийн оролцоо, төрийн өмчт компаниудын энэ давмгай байдал, тусгай зөвшөөрөл, бүх аж ахуй нэгжүүдийн энэ төрийн зохицуулалтын шинж чанд тэмдэг энэ бүгдийг харахад яг үнэндээ бид нар зах зээл шилжээгүй. Ардчлалын индексүүд олон зүйлүүдийг харахад олон индексүүд Монгол улсууд хуралд болчихсон. Эдийн засгийн эрхчлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөнүүд, шудрах шүүхийн индексүүд олон зүйлүүдээр хуралд болчихсон. Ийм л авилгалын индекс, тэр Transparency International-ийн гаргадаг индекс олон зүйлүүдээр бид нэр хуралд болчихсон нэг ийм л нөхцөл байдлууд буюу бид нэр хагас ардчлалт. Тэгэхээр нэг ийм үг байдаг шүү дээ. Нэг юм аливаа асуудлыг хоёрын хооронд хийсэн дурвал хийгээгүй дэрэгдэг. Хоёрын хооронд. Тэгэхээр бид нэр ардчлалыг ч хоёрын хооронд одоо өрөмшүүлэх гэж зах зээлийн эдийн засгийг ч хоёрын хооронд бид нэр оролдож. Уг нь бол энийгээд одоо бид нар үндэсний эрх зүй 35 жилийнхээ болсон дор бид нар энийгээ одоо энэ алдаагаа засаад энэ алдаагаа тууштай ардчлалынхаа төлөө зах зээлийн эдийн засгийнхаа төлөө чөлөөт эдийн засгийнхаа зах зээлдээ биш л чөлөөт эдийн засгийнхаа төлөө л явах хэрэгтэй. Таны энэ байр суурь яагаад та улс төрд орсны нэг тайлбар гэж би ойлгож болох уу? Яагаад гэвэл та ч өөрөө одоо Монголын тэргүүлэх бизнесийн группүүдийн нэгийг одоо босгосон, үүсгэн байгуулж одоо бүтээсэн эрхмүүдийн нэг шүү дээ.
Тэгээд та өөрөө тэгсэн мөртлөө бизнесийн салбарт ажиллаж одоо олон салбарт амжилттай ажиллаж байгаа энэ компаниг босгосон мөртлөө чөлөө зах зээл бас биш байна гэж хэлж байгаа. Тэгэхээр та улс төрд одоо байж байна. Тэгэхээр таны улс төрлөө орсон энэ шилжилт өөрөө тийм учраас яг тэр салбараас орж ирсэн учраас надад илүү энийг ажиглагдаад байгаа байхгүй. А тэр тусмаа миний одоо бүтээн босгосон компани одоо ажиллаж байгаа компани байна. Нэг төрийн энэ зохицуултуудаас их хол байхгүй их. Яг төрийн төсөл тендер концесс одоо юу гэдгийг элдв зүйлээс нь хол. Тэгээд тэр замналаар ингэж явчихсан хүний нүдээр харахаар бид нар энэ хүн бол биднэрт арай өөр замаар, арай чөлөөтэй, арай тийм эрх чөлөөтэй, арай илүү тийм инновацийн замаар уг нь тавиад өгвөл энэ эдийн засгийг. Тэгээд эдийн засагт оролцоо төрөөс засвар өндөр байна. Бүхий салбарт хөнгөлөлттэй зээл, элдв одоо бодлогын өөрчлөлтүүд шийдлүүд ингээд зах зээл тэгш ус байдлуудыг бий болгоод байдаг. Энэ бүх зүйлийг л уг нь бол бид нэр аль болох баг. Ер нь бол бид нэр нэг амны уншлага мэт хэлдэг ч гэсэн нэг үгийг бид нэр ач холбогдол гэж ойлгохгүй л байгаа юм л да. Ер нь төрийн мөнгө гэж байдаггүй гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ тэнд л нэг гоё төсөлтэй энэ дэр тэнд л нэг гоё халамж, тэнд л нэг гоё одоо төрөөс л одоо хайр гიშг хүртээхлэхэд байвал бусдын мөнгнөөс, өөрийн чинь мөнгнөөс, татвар төлөгчийн мөнгнөөс суудгаж авч өгж байгаа шүү гэдгийг л одоо бид нар уг нь бол тийм. Тэрнээс засгийн газрын ордны хотод сэпэнд хийцэн засгийн газрын ерөнхий сайдын мөнгө гэж байхгүй. Тэр сангийн яамны одоо хааны том сэпэнд сангийн сайд мөнгө дарчихсан. Тэр мөнгө өгж байгаа зүйл. Энэ өнөөдөр орж ирсэн татвар төлөгчийн мөнгийг буцаад шилжүүлгээр л бусдад өгж байгаа л ажилд явж байгаа шүү дээ. Тэгэхээр л уг нь бол энийг л өөрчлөх хэрэгтэй байна. Саяхан бас таны бүлгээсээ гаргасан шийдвэргээ танилцуулсан бизнесийн орчныг сайжруулах одоо бас эрс реформ хийх хэрэгцээтэй байна гэсэн санаачлал бас олонний нэлээд бас хилцүүлгийн сэдэв болсон гэж бодож байна. Та өөрөө бизнес өртөө учраас бизнесүүдийн асуудлуудыг бас арай өөрөөр харж байна гэдгийг бас сая дурдлаа. Арчилсан намын хувьд яг энэ чөлөөт эдийн засаг бизнесийн орчныг сайжруулахын тулд хамгийн түрүүнд юу ямар ажлуудыг хийх ёстой гэж харж байгаа вэ? Энийхөө төлөө юу хийнэ гэж харж байгаа. Та өөрөө бас татвартай холбоотой байр суурь. Одоо нийгэмд яригдж байгаа зүйлсүүд чинь нэгдүгürt ингээд бүхий судалгаа гарч шаарддаг л да. Тэр нь миний амьдрал болохгүй байна гэж нэгдүгürt нь орлого амьдралын асуудлаа, үнийн өсөлтийн асуудлаа багцтна гэлж байгаа хэрэгэд. Хоёрдугаарт нь авилгалын асуудал тийм ээ. Тэгэхээр энэ хоёр асуудал чинь үндсэндээ уг гарал шалтгаан нэг зүйл дээр очиж байгаа байхгүй. Нэг зүйл дээр. Энэ нь түрүүний хэлдэг тэр төрийн оролцоо гэдэг зүйл ихснээс болоод төр томорсоос болоод бизнесүүдэд иргэдэд баялаг бүтээх гэж байгаа иргэдэд орон зай байхгүй болоод тэр Монгол улс чинь нийтээр баялаг бүтээж өсөлт дэвжиж чадахгүй байна нэгдүгürt нь. Хоёрдугаарт нь нөгөө сая тэр төрийн том оролцооноос чинь болоод нөгөө төрөөр зарцуулдаг мөнгө, авилгаар зарцуулдаг мөнгө, даргын гарын өсгөр зарцуулдаг мөнгө чи ихсгээр авилга нь ихсэх. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлт сэтгэл хангадан бус байгаа авилга өсөд байгаа хоёр чинь нэг гарал өсөлттэй болчиход байгаа байхгүй. Нэг л гарал өсөлт. Тэгэхээр энийг шийдэх гарц бол ерөөсөө бид нэр уг нь их олон хууль, дүрм, журам амар төрсөн ажиллаад байх та биш. Уг нь бол тэр илүү тийм чөлөөтэй нээлттэй болгох, төрийн оролцоогоо бага болгох. Харин сүүлийн үед одоо бас анзаарэгдэж байгаа зүйл Монгол Ардын намаас энийг ирдэг хүмүүс бас их олон болчихлоо. Би өөрөө их олзуурах гэж байгаа. Одоо хуучин бол төрийг улам том болгодог энэ зүйлийг ярьдаг байсан бол одоо татварыг бас бууруулах ёстой юм байна. Төрийн оролцоог багасгая. Эдийн засгийн эрх чөлөөг авч ирээ. Тэр гэдгийг одоо ерөөсөө маш олон талдаа ярьдаг болцсон байна. Энэ бол одоо үндсэндээ ингээд бид нэр сөрөг хүч ингээд бүх зүйлийг өгөөсөх ёстой биш. Энэ зүйлүүд дээр хамтарч ажиллах ёстой л гэж. Энэ өөрөө нийгмийн дуудлага болцсон байгаа гэдгийг бас нэг илэрхийлэл нэр баг тийм. Одоо хүссэн хүсээгүй бодит байдал дээр нөгөө бид нөгөө хөрсөн дээр очно гэдэг шүү дээ. Өнгөрсөн жилүүдийн тэр тусмаа сүүлийн 10 жилийн буруу бодлогыг хүдэн бид нар одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж шүү дээ. Тэр нүүрсний эдийн засаг нүүрсээч одоо нөгөө нүүрсний эдийн засагдаа биш тэр зарж байгаа түүхэд энэ бүхэн авилгалын гараар ороод тийм ээ. Энэ бүхэн одоо ингээд нийгмийг том одоо бараг л том өөрчлөлт шинжилгээний ингээд босгон дээр авчирч шүү дээ. Одоо бүр гоёор хэлвэл авилгал орлого хоёрыг хооронд нь холбож тайлбарлаж байгаа маш сонирхолтой санагдлаа. Яг харахгүй бизнес өртөө одоо улс төрчийн сонсогдох юм өнцөг болов уу гэж миний бодож байна. Бас нэг энэ жил бидний зайлшгүй ярих ёстой зүйл бол арчилсан нам
хамтарсан засгийн газарт байжгаад эвслийн засгийн газараас гарч өөрөө сөрөг хүчний байр суурьтай болсон энэ шилжилт болов гэж бодож байна. 126 гишүүнтэй парламентод 5 нам судалтай болсон. Эрх баригч намаас гадна 4 сөрөг хүчин бүртгэнэ гэж монголчууд бодож ирсэн. За тэгээ одоо өнөөдөр нөхцөл байдлыг ингээд харах юм бол 2 нам нь эвсчихсэн. Эвслийн засгийн газарт орцсон. Дахиад 2 нам одоо сөрөг хүчний байр суурь илэрхийлээд явж байна. За ялангуяа одоо 42 судалтай арчилсан намын хувьд олон нийтийн зүгээс сөрөг хүчний байр суурийг сөрөг хүчний одоо яг энэ одоо орон зайг бүгэлж бүрдүүлж байгаа гэдэг утгаар нь бас нэлээд хүлээлт өндөр байгаа болов уу гэж бодож байна. Арчилсан намын хүлээлтэнд хүрч чадчихна гэж та бодож байгаа юу? За тэр үнэлт төгөлтийг бол олон нийт өөрснөө өгөх байх. Зүгээр хамтарсан засгийн газартай холбоотой асуудал дээр би бас анханаас нь тодорхой байр суурьтай явж ирсэн. Хамтарсан засгийн газарт арчсан нам орох нь хуульд нийцэхгүй нэгдүгээр, хоёрдугаарт нь зохисгүй гэдэг юм байр суурийг. Яагаад хуульд нийцэхгүй гэхээр нэг нам 126-гийн тал буюу 64-өөс дээш суудлыг авцсан байхгүй нэг нам. Үндсэн хуулиараа энэ нам засгийн газараа бүрдүүлэх ёстой. Хэрвээ энэ нам засгийн газараа бүрдүүлэхгүй бусдыг нэгтгэжүүл энэ бол хамтрал биш, энэ эвсэл биш. Тэгэхээр аль нэг нам 64-өөс дээш суудал авсан тохиолдолд энэ бол хамтрал биш. Нөгөө намууд очиж тэнд гэдэг хүн хөлбөрийн гэрээгээр ажилд орж байгаа явдлаа гэж. Ийм учраас энэ бол хууль ёсных бишээ гэж боддог. Тэр зүй зохисгүй талаасаа үзэх юм бол ардын нам чинь өөрийгөө социал демократ зүүнний үзэл бодолтой нам бид нэр их татвар хураана ард өмнөөс баялаг бүтээгчээс их татвар хураана. Энийгээ бид нэр нийгмийн олон түмэнд дийлэнх хэсэгт бид нэр халамж хэлбэрээр нь тарааж өгнө гэж өөрийнхөө социал демократ гэдэг үзлээ сурталчилдаг нам. Гэтэл бид нар энэ талд нь бага татвар авах ёстой. Баялаг бүтээгчийн дэмжих ёстой, нийгмийн өсөлт хөгжилд хордоо явах ёстой, энийг нийтээрээ хойчих ёстой гэдэг нам. Тэгээ шугамын хоёр талд, баруун зүүн хоёр талд гарчаад сонгуулийн үр дүнгээр ингээд нэгдчихэр чинь яг юу болох юм? Нөгөө нэг бидний холимог уурга бант нь болох юм, юу болох юм чинь? Харин зүүн энэ хоёр нам байдгаараа байгаад хэн нэг нь олонх судал авахгүй бол тэр дунд спектр дээр байгаа намуудыг одоо эвсэж нэгдэх замаар олонхоо бүрдүүлээд явах нь одоо магадгүй сонгуулийн одоо саяны үр дүнгуудад байх хэрэгтэй байсан байхаа гэж. Тэгэхээр саяны бол одоо үндсэндээ хамтарсан засгийн газараас арчилсан нам гарах ёстой гэдэг байр суурийг би орох ёсгүй гэдэг байр суурийг илэрхийлжсэн, гарах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж дахиад гарснараа энэ өөрөө дахиад Монголын улс төр дээр одоогийн байгаад бүрдүүлж байгаа 5 нам эвсэлтэй парламент илүү тийм эрх баригч шиг сөрөг хүчин шиг ажиллах нөхцөл бүрднэ. Эрх бариг ингээд сөрөг хүчнийхэн тал нь очиод эвсэж нэгдчихээр яаж сөрөг хүчин болж яаж шийдвэр гаргаж ижлэх вэ? Ер нь энэ эцсийн дүндээ хэн засгийн газар байгуулахаас урдаар энэ бидний эрхэмлэх ёстой зүйл чинь парламентын тогтолцоо шүү дээ. Парламент гэдэг чинь олон хотоо цөөнхөн өөрөө байр суурь илэрхийлэх гинэлт авах бололцоонуудаа бүрдүүлж ээж энэ чинь өөрөө парламентын тогтолцоо чинь төгс төгөлдөр энэ механизм нь өөрөө ажилдаг юм гээ үсттэй. Хэрвээ цөөнхгүй болчих юм бол энэ уур бохимдол чинь гудамж руу гардаг. Ард иргэд өөрснөө сөрөг хүчнээ хийж эхэлдэг. Ёстой юм гээ үсттэй. Тэгэхээр бид нэр тэр номтой юмыг номоор нь хийлдэг. Би түрүүний хэлдэг тэр хагас арчлалын тухай, хагас зах зээлийн тухай энэ яриануд дахиад одоо хагас парламентын ёсыг бүр хагасчуулж ингэж явж хэрэггүй шүү дээ. Тэр номтой юмыг номоор нь хийлдэг. Энэ бодоод байх юм юу гэдэг. Маш олон асуудлууд дээр арчилсан нам бас сүүлийн үед нэлээд байр суурьаа тодорхой илэрхийлж нэгдсэн байдлаар бас хандж байгаа нь анзаарагдах болсон. Тэгвэл бас нөгөө талд байгаа эрх баригчид эвсэл бас одоо эвслийн засгийн газар бас өөрөө түүнийг нь хүлээж авч түүнтэй уялдаж ажиллаж гинүү гэвэл бас арай өөр яриа болох бах. Тэгээ би зүгээр яг энэ асуултыг бэлдэж явах үедээ танаас яг сөрөг хүчин уул нь одоо олуулаа орж ирээд олон намын тогтолцоотой олон одоо жагсаалтаас ч тэр тойргоос тэр олон өөр хүмүүс гарч ирээд нэлээд хүчтэй бас юм хяналт хийгээд сөрөг хүчний үүргийг үүсгэх юм болов гэсэн чинь нэг харсан чинь ганцаархнаа үлдсэн байж байгаа энэ үе дээр би нэг сөрөг хүчин ер нь ганцаарддсан болов
ер нь одоо ганцаардж гинүү арчилсан намд яг энэ юм мэдрэмж байгаа юм болов уу гэдэг ийм асуултыг нас асууя гэж бодсон юм. Ганцаарч гэдэг нь Тий. нөгөө чинь 126 5 нам эвсэл байгаа 4 цөөнх байх хэвээр 4-өөс ягаад ганцхан арчилсан нам үлдчихв. Ганцаар л дуурайд шүү дээ. Ганц дуурч байгаа. Ганц одоо асуудлууд хөндөж энэ татвар чинь ийм болчиход байна. Энэ асуудлаа ингэчих энэ цөрөөрөө цомхон байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Дуурч байгаа ер нь танаа нам л болчиход ах шиг харагдаад байна л. Гэхдээ тэр нөгөө намуудын одоо өмнөөс бол хариулж мэдэхгүй юм. Зүгээр тэд нар дахиад ер нь ингээд энэ олон гишүүнтэй парламент болоод эхлэхээр бус тус орнуудад тийм байдаг юм бэл. Одоо энийг зүгээр одоо очлоор өөр шууд утгаар нь хэлэхээс жижиг гэж байгаа намууд чинь зүгээр амьдрах арга нь ингээд нэг 5-3 суудлаа аваад нөгөө намтаа нөч ивсдэг. Дахиад дараагийн парламентод дахиад 5-3 суудлаа аваад нөгөө намтаа нэвсчдэг. Ерөөсөө энэ ингээд амьдрах арга нь ерөөсөө энэ жоохон хатуухан хэлэхэд энэ юм шиг л. Зүгээр ардчилсан намын хувьд бол би тийм замаар явах хэвээр нам биш ээ. Энэ бол яагаад гэвэл хүний эрх чөлөөг төрийн хязгаарлагдбал оролцоог буюу асар том хүчтэй үзэл санааны тэр жигүүрийг эзэлж ирсэн. Нөгөө талаасаа тэр ард түмний тэр хүлээлтэн дээр бий болсон намын хувьд арчилсан намын хувьд их хавсраг болж явах ямар ч тийм одоо тийм боломжгүй энэ өрөөсөө ингээд боломжгүй зүйл гэж л боддог. Харин энэ түүхийн энэ үрг даалгаврыг биелүүлж энэнд нийцж ажиллах нь намын хувьд ч тэр тухайн цаг үед ингээд намыг дараалаад явж байгааг нь хувьд ч гэсэн энэ үргээ биелүүлэх ёстой л гэж боддог. Би одоо танаас яг энийг үзэж байгаа авсаг энэ бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүст нэг зөвлөгөө өгөөч гэж асуухыг хүсэж байна. Ягаад гэвэл өдөр одоо энэ бизнесийн дөө. Тий. За. Тэгээ бизнесийнхэнд болохоор ямар талаас нь вэ гэхээр ер нь улс төртөө ор гэж зөвлөх үү, бизнесээ хийгээд байж гэж зөвлөх үү? Яг л нэг хэсэг ер нь ингээ бизнесийнхэн бүгдээр улс төрд орд юм байна. Ер нь бизнес улс төр хоёр хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдохгүй болохгүй мэн баг ингээ тийм ингээд нэг юм карьерийн баг ингээд нэг шатлал шиг шахуу болцсон байгаа энэ үе дээр та өөрөө ингээд хоёр талаас нь хоёулангаас нь ингээд харж чадчихна гэж хэлж байгаа хүний хувьд ялангуяа залуучуудад энэ дээр та өөрчлөлт хийх боломж байна уу? Хүн болгон л өөрчлөлт хий гэж л орж ирж байгаа бах. Таны хувьд үгүй мэдээж би одоо хүний өмнөөс хариулах боломжгүй зүгээр өөр дөөрөө бодоход тодорхой ингээд бизнесийн тэр тусмаа яг өнөө цагийн Монгол улсын хувьд энэ бизнесийн одоо ингээд жаргал зовлонгийн туулаад одоо ингээд илүү мэдрээд явсан хүний хувьд бас тодорхой хэмжээний улс төрийн шийдвэрүүдэд оролцох арай илүү бодиттой асуудалд хандах боломж олцоо яах илүү байна уу гэж боддог юм. Яг одоо би дахиад хүний өмнөөс надад хариулах тэгэрээ ингээрэй гэж зөвлөх бас шаардлагагүй. Яг өнөөдөр асуудалд бодиттой хандах. Яг эдийн засгийн энэ арчилсан тогтолцоо эрх чөлөө гэдгийн чинь суур нь явсаар хувийн өмч. Хувийн өмчийг бид нар яаж одоо иргэдэн чинээлэг болж, олуулаа чинээлэг болж ээж энэ институт систем маань бий болж ээж цаашаа явах гэдэг дээр ялтчгүй энэ бизнес эдийн засгийн одоо суур өгөгдлүүд, суур системийн өөрчлөлтүүд, олоолн зүйлүүд энэ өнөө цаг үед Монгол улсад асар чухал хэрэгтэй байна. Энийг бас тэр жаргал зовлонгийн тулаад явсан хүмүүс илүү оролцоосоо гэж боддог. Тэгтээ ингээд бодлогын хувьд зарчмын хувьд ирж ш тэрнээс нэг тийм ороод төрд ороод өөрийнхөө эрх ашиг хамгаалын тэр гэж одоо боддог одоо хүмүүс байдаг эсхийг бол би сайн мэдэхгүй. Наддаар бол нэг тийм манай миний оролцоотой бизнесүүд төрөөс хамааралгүй тэрээр ажил хийгээд явдаг болохоор надад ороод энд ороод амжуулах ажил холбоотой юм гэж байдгүй болохоор одоо хариулахад бас амрал байна л да. Зарим одоо бүх хүн тийм байгаасыг бол сайн мэдэхгүй. Тэгэхээр уг нь бол зүгээр одоо хүсэл мөрөөдлөөр болвол бизнес эдийн засгийн нөхцөл байдлыг бодит байдлыг туулаад жаргал зовлонгийн туулаад явсан тэр одоо хэсэг бүлэг энэ шийдвэр гаргалтанд оролцоосоо л гэж бодож байна. Өөрсдөө гар бие оролцож оролцоосоо тийм. За хамгийн сүүлийн хэсэг маань мэдээж одоо би тантай ярилцж байгаагийнх 2028 оны сонгуулийн бэлтгэлтэй холбоотой асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх гэж бодож бэлдсэн. 2026 он арчилсан намыг олон дараалсан ялагдлаас нь эвдэж ялалтанд авчрахад хэр чухал жил вэ? 26 он бол маш чухал жил гэж би үзэж байгаа. Би тэр намын даргын сонгуулийн үеэр ч хэлсэн. Би арчилсан намыг илүү тийм систем, цэгцтэй институт болоход би илүү хувь нэмрээ оруулж чадна. Би бусад хүнээс илүү хувь нэмрээ оруулж чадна. Ягаад гэвэл бага биш хугацаа биднэрт байна. 26 он бүтнээр байна, 27 он бүтнээрээ байна. Тэгээд цаана хагас жил байна. 5 хагас жил надад байна.
харьцангуй богино үнэхээр маш хугацаагүй бол бид нэр одоо тэгээд тулах тойрсон асуудлаа яриад дуусгахаас өөр арга. Ийм хугацаа байгаа учраас би энэ илүү тийм зэгцтэй систем болгоход хувь нэмэр оруулж чадна гэж би намынхаа нөхдөд амлаж хэлжсэн. Тэгээд өнгөрсөн цаг хугацаанд би одоо дараагаар бүртгэгдээд 2 сар 3 сар орчим болж байна. Энэ хугацаанд бэлтгэл ажлууд хийгдэж байна. Ардчилсан намыг бодлогын судалгааны байгууллага think tank бий болгох, дата өгөгдөлтөөр AI системүүд дээр ажилтдаг болгож хойрох, дотоод ардчил шийдвэр гаргалтын хувьд илүү шуурхай болгох, олон нийгэм системийн өөрчлөлтүүдийг бэлтгэж байна. Энэ хугацаанд гэдэг нь бидний хувьд 26 он бол илүү тийм дотоод цэгцэрлийн жил байх ёстой. Илүү тийм цэгцтэй, цэгцрэх ардчилсан намын хувьд тийм илүү нээлттэй мөртлөө маш илүү тийм цэгцтэй систем бий болгох жил ардчилсан намын хувьд байна. Тэр тусмаа 2026 оны эхний хагас жилд энэ бүх ажлыг 1-р сарын 1-ээс эхлээд би нэг 5 сар хүртэл байх болов уу гэж бодож байна. Шинэ дүрм журмын хүрээнд дотоод цэгцэрлийн ажлуудыг хийнэ. Хийснээрээ бид нэр эхлээд систем эд эрэхтэн элэг бүрэн дүүрэн ийм гатгшгаа ажил үүрэг гүйцэтгэх чадвар өрхийн систем механизм бий болох ёстой гэж бодож байна. За энэний дараа тэгээ бид нэр 2 дугаар хагасаас эхлээд 28 оныхаа нэр дэвшилтийг 27 оны ерөнхийлөгчсөн сонгуулийн нэр дэвшилтийг зэрэг ажлууд руугаа бид нар эле системтэй цэгцтэйгээр орох боломж олцоо бүрднэ. Энэ бол ийм учраас 26 он бол ардчилсан намын хувьд асар чухал жил байна гэж үзэж байна. Ардчилсан намд итгэдэг, ардчилсан нам саналгаа өгдөг, ардчлалыг дэмждэг маш олон монголчууд байгаа. Гэтэ та өөрөө түрүүн бас хальт дурдлаа. Өнгөрсөн сонгуулийн циклүүдэд ардчилсан намын дотоод хагарал, ардчилсан намын бас дотоод асуудлууд бас олон хүний итгэлийг бас унгах нэг шалтгаан болсон болов гэж бодож байгаа. Тэрний үр дүн ч гэсэн сонгуулийн үр дүнгуудээр тодорхой гарч байгаа бах. Ардчилсан нам одоо ер нь ингээд цэгцэрчглээ, нээлттэй болчихлоо, ил тод болчихлоо гэдгийг нэг үзүүлэлтээр нь ард түмэн хараарай гэж хэлвэл та юуг нь онцолж хэлэх ёстой вэ? Хүмүүс яаж одоо ардчилсан нам одоо ер нь болсон байж шүү гэж бодох бол гой болно энэ төр гэж ирээдүйн цагтаар ярихаас урьдээр ер нь сүүлийн хагас жилийн ардчилсан нам дотор болж байгаа үйл явцыг та бүхэн бас ажиглаарай гэж л одоо хэлье. Өмнөх оюутны засгийн газрыг огцруулах шийдвэрийг бид нар бүлгээрээ гаргаад энэ бүлгийн нэгдсэн байр суурь, намынхаа нэгдсэн байр суурийг хамтарсан засгийн газарт сайд хийж исэн гишүүд хүртэл байр суурь нэгдсэн байр суурь дагж биелүүлээд л явжсэн. За тэрний дараа бид нэр бараг анх удаага шахуу Монголын парламентын түүхэнд эрх баригч намын одоо үндсэндээ намаас томилогдсон 2 албан тушаалт нь улсын их хурлын дарга нь ерөнхий сайд нөхцөрөх асуудал ирэхэд ардчилсан нам тодорхой нэгдвэл байр суурьтай асуудалд оролцоод л бид нар явж байгаа. Тэрний одоо сүүлийн үед болж байгаа улс төрийн олон үйл явцлаар ардчилсан нам яг өөрийн тодорхой байр сууриа илэрхийлээд байр суурин дээр зогсож өнгөрсөн хугацаанд би явж ирж байгаа л гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бүхэн өөрөө бидний хувьд илүү тийм биднээс ард түмний одоо 1-р нь хүсдэг, 2-р нь шаарддаг, 3-р нь бас нэг гомдлдог зүйл нь та нар чинь тэгээд эв нэгдлийн асуудал, эв зэгцийн асуудал зэгцлээч гэдэг шүү дээ. Тэгэхээр энэний дээр бас тодорхой хэмжээний хариултууд болж явж байгаа болов уу гэж бодож байна. Тийм учраас энэ бас тодорхой хэмжээний энэ шилжилт хандлагыг өөрчлөлтийг бид нар миний хувьд улам батжуул бэхжүүл тэр тусмаа намын даргын хувьд илүү эрхэмлэж тийм учраас бид нэг цэгцтэй цэгцрэх институт систем гэдэг үүдийг хэлээд байгаа маань л. Тэгэхээр энийг тийм болж байна ингээд нэг юм хайрцагсан механизм болчих болохгүй. Тийм учраас бид цэгцтэй гэдэг үгний хажууд заавал нээлттэй гэдэг үгийг хэлээд байгаа маань л. Ер нь энэ гариг ертөнцч гэсэн тийм юм гинлээ. Илүү нээлттэй байвал гадаад орчинтойгоо энерги мэдээллийн солилцоонд орсон тэр систем илүү дотооддоо цэгцэрдэг, илүү урт хугацаанд насан зохицдог, бусдыгаа ялан дийлдэг ингэнлээ нээлттэй. Хэр нээлттэй байж чадхынхаа хэрээр дотооддоо илүү цэгцтэй болж явах ёстой. Тэгэхээр энэ хоёрыг хослуулж авч явсан систем л урт хугацаанд насан зохицож үлддэг, ялан дийлдэг юм гинлээ шүү. Тэгэхээр энэ бол өөрөө ардчилсан намын одоо цаашид ялан дийлэх юм. Энэ зөвхөн би ардчилсан намын тухай яриа биш, Монголын ардчлалын тухай яриа гэж бодож байна. Энэ Монгол улсын тухай яриа гэж бодож байна. Монгол улсын тухай яриа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол одоо бидний дэлхийд өрсөлдөх Монгол улсын тухай яриа гэж бодож байна. Дэлхийд өрсөлдөх Монгол иргэний тухай яриа гэж бодож байна. Тэр нээлттэй гэдэг үгний чинь цаана олон утга агуулга тэр эрх чөлөө инновац олон зүйлүүд чинь авахлагдаж яадаг гэж бодож байна. Тэгэхээр энэ бол бидний цааш баримтлах бодлогын амин сүнс байх болов уу гэж бодож байна. Яг харахгүй 2026 онд
таны яриаг сонсоод арчилсан намаас маш их өндөр хүлээлттэй боллоо гэж бодож байна. Тийм ч учраас би таныг үндэсний эрх зөвлөх өдрийн эх жилийн тайзнаа дахиад урахыг хүсэж байна. Таны хийсэн, ярьсан зүйлсүүд хэр биелж бодиттой болж шинэ Монголыг зохицлох бүтээх тэр үйлсэд бас таны олон зүг чигүүд илүү одоо тод болсон байх болов гэж бодож байна. Бидний урилгыг хүлээн авч өнөөдөр хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Яг энэ он солигдох мөчөд бас эхлүүл зүг болов гэж бодож байна. Ялтчгүй л оны төгсгөл дээр бид нар бас ингэж өнгөрснөө бас нэг ингэж эргцүүлж, ер нь энэ эргцүүлэх, гайхах гэдэг чинь өөрөө бас хөгжил дэвшлийн үндэс юм гинлээ. Ягаад гэвэл энэ нэр юу болчихоо, юу болж байна, зөв буруу юу гэж эргцүүлж тийм ээ. Тэнд байгаа нэг ширхэг чулууч гэсэн аваад тань мэдэх гэж оролдох чинь энэ өөрөө ингээд энэ эргцүүлээс эхэлдэг юм гинлээ. Тэгэхээр энэ өөрөө бас их чухал утга агуулга энэ цаан байна. Тэгээд монголчуудын хувьд биднэрт үнэхээр бас юм шинэ тогтолцооны 35 жилийн хувьд биднэрт дүгнэлт хийх биднэрт тийм одоо дата мэдээлэл гэхүү тодорхой хэмжээний сургамжуудаа авчлаа гэж үзэж байна. Тэгэхээр бид нар одоо том дүгнэлт хийж тэр тусмаа арчилсан намын хувьд бид нар энэ том дүгнэлт хийж чадж байгаа гэж би энэ хувьд ойлгож байгаа. Тэгээд ирж байгаа 2026 онд энэ зингэр дэлгэцээ үзэн суугаа, тэнгэр телевизийг үзэн суугаа ирхэн болон үзэгчд байна. Бүгдээрээ бас үндэснэрээ, гэр бүлээрээ, хүмүүсээрээ бид бүгдээрээ бас ингэж эргцүүлж ирэх онд тэр эргцүүлсэн, дүгнэлт хийсэн, сансан бодсон олон ажилч бас хөгжил дэвшлийн суурь болохын өрөөлийг өргөё. Бүгдээрэнд нь ирж байгаа 2026 онд бүхэл сайн сайхныг, аз жаргалыг, эрүүл энхийг, амжилт бүтээлийг хүсээрөөё. За бидний урилгыг хүлээн авч өнөөдөр үндэсний эрх зөвлөх өдрийн тайзнаа үргэлжлүүлсэнд баярлалаа. Шинэ он гэдэг таны хувьд бас давхар онцгой баяр. Таны бас төрсөн өдөр учраас бид шинэ оны мэндээс гадна төрсөн өдрийн мэнд хүргээд энэхүү ярилцлага дуусгая танд. Шинэ оны мэнд, төрсөн өдрийн мэнд. За баярлалаа. Баярлалаа. Шинэ он гэдэг чинь ёол гэдэг чинь миний хувьд бас их онцгой баяр. Хүүхд байхаас шинэ ёолгоос гадна төрсөн өдөр рүү бас одоо тэмдэглэдэг хүү дээ тийм. Тийм байна. Тэгэхээр бас давхар баяр. Тий.